Үзэгчдийнхээ амгалан айлтгая. Миний байшингийн түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Нартын голомт компани Польшоос оруулж ирж буй Gospel захилгаан халаагуурыг хувийн байшиндаа хэрхэн суйрлуулах талаар үзүүлэхэд бэлэн боллоо. Ямар төлөвлөгөөний дагуу яаж суйрлуулахаар бэлтгэж байна вэ? Одоо миний энэ ард байгаа байшин маань одоо 8 арвын хэмжээтэй. Одоо 80 м квадрат талбайтай байшин байгаамаа. 10-тай, өргөн 8-тай энэ айлын ингээ палан зураг байж. За энэ дээр ингээд бид дэмжүүлсэн байгаа. Байшингийнхаа гадна толгой ингээ цонх. Одоо 1 цонх, 2 цонх, 3 цонх, 4 цонхтой айл байна, тийм ээ. Тэгэхээр палан зургийг бол хэн ч ингээ зурчин. Тэгээ ерөнхийдөө нь бол заавал ингээд детачлах шиг ерөнхийдөө хуваалаа. За ингээд өрөөнийхөө харьцаа гаргаад ирнэ, тийм ээ. Ингээ гаргаад ирэх юм бол ер нь бол та нар цаашдаа гарахдаа яг энэ өрөөний урт нь өргөн нь ингээ гарч ирэх амар. Тус үр дээр нь тийм. Тус үр дээр нь. За шинэ энэ өрөө бол одоо шинэ 4 байлаа гэж бодоход 4 16 м квадрат гэх юм бол хэрвээ 16 м квадрат бол ямар пар тавих вэ гэдэг хэдүүлээ ингээд манай компаниас танилцуулж байгаа хүснэгт байдаг яг ийм хүснэгт. Энэ хүснэгтээс шууд харцч болно. Цонхоос хүүтэн орж идэг учраас хүүтэн агаар халаах гэдгээрээ заавал цонхнод бол пар тавьдаг шүү. Хэдүүл энэ өрөөнд 22 300 1400 гэж тавьчихсан байна. За энэ юу хэлж байгаа юм бэ? 22 гэдэг нь юу юм? 300 гэж юу юм? 1400. 22 гэдэг маань энэ парны маань 2 секц гэсэн үг. Одоо ингээд дээрэс нь хараад одоо бол 2 секцтэй. 33 гэвэл 3 секцтэй болоод ирнэ гэсэн үг. Арай өргөн болно гэсэн үг. 300 гэдэг маань энэ амбал өндөрнө. Тэ 22 500 гэсэн бол энэ 50-тай оруулах нь шүү дээ өндөрнө. 22 300 гэдэг нь 22-ын 2 секцтэй 30 см өндөртэй метр 20 урттай пар гэсэн үг байхгүй юу. За энэ байл ягаад 300-тай пар тавьж байгаа гэхээр шалнаасаа цонхны одоо доод ирмэх хүртлээ бол ерөнхийдөө 50 см учраас намхан пар тавьж байгаа гэсэн. 30 см-тай пар. Тийм. Бол 50 см-тай пар тавих юм бол авцангаас илүү гарч штэ. Цохимжгүй хараад. За метр 40-тай пар. Яга метр 40-тай пар тавьсан гэхээр ерөнхий цонхны маань уртнаас метр 60-тай айл байлаа. Тэгэхээр метр 40-тай пар тооцсон баг. Тэгээд энэ өөрөө 16 м квадрат учраас 22 300 1400-тай пар одоо энэ дээрс хараа тийм ээ. Халаах талбай 14-өөс 16 м квадрат гэхээр энийгээ тооцсон шүү. За ингээд тооцоолоод хэдүүлээ энэ паар 22 300 1400 энд бол 30 өндөртэй 1200-тай одоо метр өртөө пар. За энэ өрөөнд бас нэг метр өртөө пар. Энд 1800-тай пар. Ягаад тэр цонхон их урт цонх байна. За тогоогоо зоосон байгаа. Ер нь бол байшин барьж заавал техник өөр гэж байх хэвээр. Урт өндөрөөс шалтгаалаад паарны хэмжээгээ тааруулж авах хэрэгтэй юм байна шүү дээ хүмүүс ихлээр. Тий, яг үн. Тэгээд энэ байшин маань өөрөөсөө баригдаад хамбал удцсан байгаа учраас бид нөгөө шалан тоогоор хоолоо явуулах нөгөө ямар ч боломж байхгүй. Тэгээ коллектороор явуулах боломжгүй учраас ил монтажээр явна. Ил монтажээр явна гэдэг маань тогооноос пар хүртэл заавал 2 шугам татна. Нэг шугамар биш шүү. Нэг тэгэхээр 2 шугам татах учраас энийгээ ингэж зураал сүүлд нь та нарын газар дээр хэмжиж чинь. Ингээ хэмжээд ирэхээр нийт одоо энэ паранд одоо 40 м шугам орох юм гэдгийг гаргаад ирнэ. За тэгээ энэ дээр ингээ гэхээр энэ одоо булан ирж штэ. Тэгээд 2 шугам явж байгаа чинь 2 булан орно. Энэ дахиад явж дахиад 2 булан. Ингээд булангуудаа тоолоо гаргах чинь. За пар булан дээр өх уц хаалт буюу 2 хаалт байх хэвээр. Нэг нь пар руу орж байгаа шугамны хаалт, нөгөөх нь парнаас гарч байгаа шугамны хаалт. Тэгэхээр 2 парахаар 7 пар байгаа юм чинь мэдээж 14 хаалт орно, тийм ээ. Тэг ингээд тооцоолоод ингээ анхан шатны тооцоо гаргацсан одоо энэ айлын тооцоо маань энэ байна. Тэг 80 м квадраттай айл байшингаа барьцаал хэдэн одоо төгрөний одоо зардал гарах вэ гэж хүмүүс их асуудаг. 2021 оны 10 сарын 17-нд айл хийсэн айл байна те. 5 сая 465 мянган 5 сая 500 мянган төгрөгөөр ингээд бүх юма хийчих чинь ингээ багтцсан байж чинь. Танаа цоолохдоо бидэд одоо хэрвээ энэ маань одоо модон хантай байх юм бол те модны өрмөр те хэрвээ бетон байх юм бол энэ өрмөр энэ маань арзмаартай байгаа штэ 26 16 те 32 гээд яг тухайн хоолойныхоо хэмжээгээр тааруулаад энэ амгууд өрмөө сонгож цоолно гэсэн үг. Тэрний дараа бол пар угсрал гэх юм. Тэрний дараа одоо бид эдийн материал сонгосон материалаар нэг PPR гэдэг материал байгаа. Одоо хоолд наагаж авчихна гэсэн үг. Хоолоонуудаар наагаж авчихна гэсэн үг шүү дээ. Энэ PPR гэдэг хоолой маань бас 3 4 янз байгаа. Одоо жишээ нь энэ одоо ингээд улаан канттай байгааз энэ улаан канттай маань болохоор бэхжүүлсэн хоолой. Ягаад гэвэл энэ бэхжүүлсэн хоолойг бидэд дулаан дээр тавьдаг юм. Ягаад гэвэл гадагшаана тэлэлт өгөхгүй. Энэ маань болохоор энэ PPR-ыг гурвлагч уу амгаа тороник гэж нэрлэдэг байгаа юм. Гурван талаас нь явуулна гэсэн үг тий. За энийг болохоор 2 хоолойгоо хооронд нь холбоно гэж байгаа. Мөвт. За миний энэ барьж байгаа болохоор хаалт. Энэ хог шүүч идрээ болохоор би амгаа тоогон дээр хэрэглэхий. Тий, тоогон дээр орж байгаа дээр би хэрэглэнэ. Цахилгаан хаалгааруудаар суйрлуулах эдгээр дээр хэрэглэгдэх энэ багжуудыг хаанаас авч болох вэ? Энэ бол байгаа. Ерөнхийд барилгын зах дээр бүгдэн дээр нь байгаа. Тий. Миний энэ одоо энэ хэрэгжилж байгаа энэ багж нь болохоор ам болон Польш багж.
Энэ болохоор наадаг гушгнууд нь хоолой болгондоо таарсан өөр. Бидэд одоо дараагийн хоолойг наахтаа гушуугаас болоод хийчих нь шүү дээ. Арай 32-ын том хоолой хийхээр бол би одоо 20-оо энэ одоо наадаг гушуугаа аваад 32-ын хоолой хийгээд явчихна гэсэн үг. Энэ гушуугаас болоод явчихна гэсэн үг байхгүй юу? Гушуугаа энэ одоо 25-ын гушуугаа авч хийчихэд 32-ын гушуугаа би дараа нь хийгээд 32-ын хоолойг нааж болно. Одоо төмөр дээр одоо чангалгаа байдаг те холболтой ихлэ чангалаад янз янз болдог тэр биш шууд наагаж явцдаг учраас ер нь бол найдвартай. Яг энэ зааг filtrээ яв. Тэгэхээр энэ дотор талын зааг энэ гадна талын заагтай адилхан байдаг байхгүй юу? Ингэж хэмжээ авах нь шүү дээ. Энэ одоо нэг залгах хэсэг. Ингэж наагдах нь шүү дээ. Энэ маань дараачийнхан маань ингэж наагдах нь шүү дээ. Энэ дээр очиод ерөөсөл тий. Энэ хоёрдоо ингэж авахгүй. Эндээс ирж байгаа хоолой бас ингэж ирэх юм. Тэ жишээ нь ингэж ирэх нь шүү дээ. Энэ дээр ингэж л наах байхгүй. Дэрэлтэй өрөм цохилттой дэрэлтэр бол хангалттай болоод шүү дээ. Тэгэхээр хүмүүс нин тэргүүний шаардлагатай энэ багцуудыг бол захаас авч жагаад ингээд холболтой хийчихэл болох нь. Яа одоо парныхаа хөлийг өгсөрнө. Энэ хан маань гипсэн хан учраас тэр нөгөө пар үлэхөр дийлэхгүй. Тийм учраас бид энэ дээр нөгөө парандаа таасан хөл хийж байгаа юм. Өөрөө ингээд цанаасаа хөлтэй юм шүү дээ зориулт. Тийм парныхаа уртаас хамаараад ерөнхийдөө бид ингэдэг хоёр параа хөлөө тавихтаа бид чинь голлуулж цэвэрхэн шүү дээ тий. Тэгээ бид хамгаал энийгээ тоолцдог байхгүй шийдэхэд тоолоо жишээ 1 2 3 4 5 6 7 8 гээд энэ одоо 8 дээр хийцэн байж тээ. Яа харалтаа. Тэгэхээр дараагийнхаа бас цэвэрлэхийн тулд 8 дээр тавьчих шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 ингэжээж мэдээж ирэх гой цэвэрчгэх харагдсан тий. Энийний доод тал нь буцах шуум гэж явуулаа, дээд талын өх шуумаар явуулж байгаа юм. Тий. Энийг дээд талын өх шуумаар явуулж байгаа юм чинь хаанаа энэ парныхаа өхтөр нь олно гэсэн үг. Тий. Тэгээ доод талын буцах дээр тэр цаад ор нь олно. Дээд талд нь байгаа нь бол өгөх нь юм биш үү тий. Халуус ирж байгаагаа өгөх гээд байгаа юм. За тэр доороос гарч байгаа эдгээрийг халаагаад гарч байгаа учраас эндээс 80 градусаар гарч орсон халуус тэндээс 75 болж гарна. Энэ бүгдийг халааж гарч байгаа учраас. Тэгээ 75 болж байгаа ус чинь 75 болоод буцаад энэ доод талдаа холбож доод талынхаагаараа буцаад яваад буцах гэдэг. Зөвхөн энэ парны ус л буцна тий. Тий, энэ парны ус. Пар болгон дээр тусвастаа өөр. Пар болгон дээр өөх буцах. Хэрвээ зүүн талаасаа холбогдолтой байх юм бол хоёлаа энэ одоо өөхийнхээ халдыг зүүн тал дээр нь тавих нь шүү дээ. Яг л зүүн гар талаасаа орж ирж байгаа учраас. Угсралтаа хийж байгаа хүмүүс бол энэ хоолоо наах гэдэг дээр бас нилээ сайн суралцаж авах хэрэгтэй байгаа юм. Хайлуулж байгаад хооронд нь. Хэр удаан байх ёстой гэсэн тийм цаг хугацааны юм бий юу? 2-3 секунд. За. 2-3 секунд. Наасаа жоохон зайтай байх хэрэгтэй юм юу? Тий, угаасаа халаад ирэхээр хоёр тал руугаа ингээд хандаа нийлж нэгсэн шүү дээ. Гит ингээ шахацсан байх юм бол энэ голын хоолой маань номрно гэсэн үг байхгүй. Зөв. Тийм багс тэгэхээр хоёр талаа Тэр жоохон зайтай. Орх гар хоёр дээр байгаа хаалтууд энэ ямар өвчтэй юм? Энэ хаалтыг хаачаар энэ өрөөж энэ паар халахгүй энэний дараачийн паар нь урдаа хална. Заавсаа. За. 100% бол одоо ажиллахад ерөнхийдөө бэлэн болгоод хандаа угсарч байна тийм. Хандаа угсрахтаа ер нь ямар хуу байдлаар угсруулдаг вэ? Энэ косплиг тэр чихтэй орчинд тэгээ нойлын өрөөнд угаалгын өрөө тий усанд ордог газар бол ер нь тавиад хэрэггүй шүү. Ерөнхийдөө айлынхаа зөх хэмжээгээ харж угаад үүдэндээ ерөнхийдөө гусны шүгөө мөгөний дотор ч юм уу тий болно. Ерөнхийдөө зайгаа гол нь чихтэй газар л тавихгүй бол болж байгаа хгүй. Энэ буцах шугам цэнхэр буцах шугам. Энэ цаасан жиргийг хийчээд энийгээ дарах нь шүү дээ. Тэ? За энэ дэр холбогдоод жирэг хүчээ хийгээд явчих юм шүү дээ. Жирэг хийхгүй нөгөө нэгээс хоёр баарын даралтаар явдаг учраас шимэн гожих гээд байдаг. Энийгээ цэнхэр өнгөөр нь дагалдуулаад хаалтаж гисэн цэнхрээр хийчихэж байгаа шүү дээ. Энийгээ одоо улаан байна шүү дээ. Улаан. За энэ чинь нэг халуун хүйтэн гэдгээр хамаарж байна яаж чинь? Цэнхэр гэдэг маань буцах шугам буюу хүйтэн. Тий. Улаан гэдэг маань хамгал өгөх шугам буюу яг энэ халааж гарч байгаа хэсэг нь. Халааж гарна энэ буцаж орж иж байгаа хүйтэн хэсэг нь гэсэн үг шүү дээ. За. Усыг бол одоо энэ жижиг тоогоолтоор энэ нэг 2 литрийн болонд халаана гэсэн үг. Тий халаагаад одоо тэн байгаа. Энэ тэнцэнд одоо 85 градус дотор халаагаад гаргана гэсэн үг. Энэ бондуу сав ба штэ. Энийг бас анхаараа тий. Энэ болохоор нэг айлт чинь одоо дундчлаад одоо 5-аас 7 бар гэхэр чинь
нэг парн чинь 5 литр ихээр нэг альт унслаа бас 70 литр шингээ эргээд байгаа биз. Тэр парны чинь 10% тэнцэх сав баггүй юу? 70 литр байх юм бол одоо 7 литрийн болон тавих нь шүү дээ. Энэ агүй ингээ ойлголт машин одоо илүүлийн сав гэж юм байдаг шүү дээ. Халаад ирэхээр тэлтийн сав руугаа уурлуугаас ороод хөрөхөр мотор руугаа түлхчихдэг гэж шүү дээ. Яг тийм механизм өөр гүйцэтгэдэг гэдэг байхгүй юу? За яг ноцоосоор шууд тосооло хийгээ шахаа явчихд юм байна тий. Тий. Одоо тосоолоо дүүргэнэ. Одоо 7 баараа дүүргэнэ. За сая зух залгаснаас хойш 20-30 минут болол янзын сайхан хаалсан байна. Одоо дахиад нэг цаг болоход бол ерөнхийдөө гихт подоолохтой сууж болохоор болсон байна. Байшингаа барьчаад энэ зүүн. Тэгээд халаалт тавилах юм лээ судлаа. Тэгээд бас гал ус төлөхгүйгээр цэглэгаанаар шийдчих гэсэн ерхий бодолтой байсан. Өөр чанартай хаана вэ гэж хайгаад. За тэгээд ер нь бол Facebook-с нь Cospel Mongolia гэдэг групп эдийн пэйж идэм лээ. Тэндээс нь олж аваад тэгээд нэг хүмүүсийн сэтгэл комментуудыг уншлаа. 98 сайтай. Тэгээд өөр хамгийн гол нь Европ брэнд юм байна. Угсралтыг харсан. Тий, өөрөө хийчмээр юм байна. Нэг жоохон заавар зөвлөлтөө одоо нэг бичлэг байх юм бол харж байгаа л хийвэл хийчихэр л юм байна. За тэр нэг халаагч юм уу тийм ээ ганц нэг тиймэрхүү юмнууд нь бас нэг шаардлагатай юм шиг байна. Ерөнхийдөө бол боломж юм байна. Энэ Cospel Mongolia-нд бол баярлалаа.